За, динийг гэдэг үг үзнэ. Бэн гэдэг нь тэнэг, бангар гэсэн үг байна. 他小时候数学不好 тэр багада тоондоо бол муу байсан. 老师说他笨 багш түүнийг тэнэг гэдэг байлаа. Яасан муу ах шүү дээ. Тэгж хэлж болохгүй шүү дээ. 但 гэхдээ 后来通过 дараа нь харин хожим нь 通过努力 хичээл зүтгэлээр дамжуулан гэх нь 통과努力хичээнгүй зүтгэлээр дамжуулан 成了 болсон. 有名的工程师 алдартай инженер болсон гэнэ. Тэгэхээр бэн гэдэг нь тэнэг байна. За дээдлийн К үсэг шиг энэ хоёр бол хулс гэдэг түлхүүр ханзыг хэлдэг те. Тэгэхээр модон дээр хулстай байх нь. 你不要说自己笨 чи өөрийгөө тэнэг гэж хэлэх хэрэггүй. Битээ тэгэж хэлээд бай. 只是需要更多时间练习 зөвхөн шаардлагатай илүү их цаг хугацаанд 练习 дасгал хийх шаардлагатай. 每个人的学习速度不一样гэнэ. За хүн болгоны сурах тэр сүдүү хурд 不一样 өөр байдаг шүү дээ гэнэ. 他开玩笑说自己手很笨 тэр тоглоом тухуу хийгээд хэлтгээ өөрийнхөө гарыг үнэхээр тэнэг гэж. 连一个简单的结都打不好 за 连什么什么什么都тэрийг хүртэл энийг хүртэл тэрнийгээ хүртэл инглээ. тэрнийг хүртэл ингэсэнгүй бүтэц явж байна. Юу гэхээр 一个简单的结 нэгэн энгийн тэр зангилааг хүртэл 打不好 зангидаж чаддаггүй гэж тэр тоглоом шухуухийн өөрийнхөө гарыг үнэн тэнэг гэж хэлдэг гэнэ. За сүүлийн жишээ. 他学新东西的时候总是很慢. тэр шин зүйл сурж ах 的时候 үедээ 总是很慢. үргэлжил маш удаан байдаг боловч 他从不放弃гэнэ. За 放弃гэхээр орхих хаях огоорох гэсэн. Тэгэхээр тэр хизээж орхиж байгаагүй. Хизээж одоо нөгөө чавхтас тасарч байгаагүй. Тэ ингээд хичээнгүй хийсээр л байсан бахана. 因为他知道琴能补笨. Яагаад гэвэл тэр мэддэг байсан чин чармаалт нь нэн чаднаа болно гэдгийг. Бүбэн бүү гэдэг нь нөхөх гэсэн үг. Тэгэхээр тэнгийг чармаалт нь тэнгийг нөхтгөө гэдгийг тэр мэддэг байсан юм аа. За өнөөдрийн үгс үг тэнэг.